Чингэлтэй дүүргийн 19-р хороор Шадивлангийн 1-р гудамжинд Тэнүүн Вагон компанийн 22-р чиглэлийн нийтийн тээврийн автобус айлын хашаа өнгөрсөн осол 6-р сарын 8-нд гарсан. Азар хүний амь эрсдэггүй ч жолооч нь ноцтой гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн юм. Одоогоор биеийн байдал нь хүнд ухаангүй байгаа. Ослын шалтгааныг бүрэн тогтоож дуусаагүй байгаа ч зарим их сурвалжийн мэдээлснээр тухайн өдөр автобусны тормоз нэвдэрч засварчин дээр очсон. Өөрөөр хэлбэл тухайн автобус эвдрэлтэй байсан ч үйлчлэг нь гаргасан гэсэн үг юм. Тиймээс бид нийтийн тээврийн автобусны бүрэн бүтэн байдлыг ямар давтамжтай шалгадаг, шалгалтыг ямар журмаар явуулдаг, үүн дээр хяналт тавих ёстой байгууллага хэрхэн ажиллаж байгааг тодрууллаа. За нийтийн тээврийн үйлчлэгээнд өдөр тутамдаа бол 947 тээврийн үйлчлэгээнд ажиллаж байна. За 947 тээврийн үйлчлэгээ өглөө бүр гаргах тухайн байгууллагын инженер, шалгал механикууд өдөр тутмын шалгаж гаргадаг. Техникийн бүрэн бүтэн байдал, тухайн жолоочийн бичиг баримтын бүрдэл, мөн эрүүл мэндийн үйлчлэгийн үзэд гаргадаг. Тухайн байгууллагын хашаанаас бол ямар нэгэн бүрэн бүс тээврийн хэрэгсэл гарах ямар ч боломжтой байхгүй. Техникийн үйлчлэгээнүүд бол улирал тутам, хаас жил тутам ингээд тогтмол хийгдээд явдаг. За Тэнүүн Вагон компани 9250 гараж тугаартай тээврийн хэрэгсэл Шадивлан дээр бол сая зам тээврийн осолт өгсөн байгаа. Зам тээврийн осолттой холбогдуулаад тээврийн цагдаагийн албан дээр эсвэл энэ шалгагдаж байгаа. Тухайн шалгагдж байгаа асуудлаар бол нийслэлийн тээврийн газраас бол тодорхой зөвлөлтүүд хийх боломжгүй. Тухайн байгууллагатаас нь холбоотойгоор бол манай байгууллага өглөөний их болон дээр шалгаж гаргасан хэсэг тухайн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал хангаж ирсэн хэсэг энэ талын бүх мэдээллүүдийг өнөөдөр татаж үзсэн. Нийслэлийн тээврийн газар өөрөө нийтийн тээврийн үйлчлэгээний газар ямар зүйлийг шалгадаг вэ гэхээр үйлчлэгээн дээр ямар нэгэн осол дутагдал зөрчил гарсан уу? Тухайн тээврийн хэрэгсэл баазаас гарахдаа юугаа шалгуулад гарсан юм бэ гэдэг талын л өмнөд юм. Нийтийн тээврийн үйлчлэгээний бүртгэлийн сан гэж манай байгууллага дээр байж байгаа. Нийтдээ одоо 1204 тээврийн хэрэгсэл байна. Нийтийн тээврийн үйлчлэгээний 50-12 гэсэн стандарт бий. Энэхүү стандартаар бол 12-оос дээш жил ашигласан тээврийн хэрэгсэл бол нийтийн тээврийн үйлчлэгээнд ашиглахыг хориглоно гэж заасан байдаг. Тэг гэхээр одоо 2020 он 12 жил гэхээр 2008 оноос өмнөх бүх тээврийн хэрэгслүүд бол нийтийн тээврийн үйлчлэгээнд хасагдсан гэсэн үг. Одоо хамгийн өндөр насжилттай гэх юм бол 12 жилдээ ашиглагдаж байгаа 2008 оны тээврийн хэрэгслүүд байна л гэсэн үг. Нийслэлийн нийтийн тээврийн газраас автобусны компаниудад хяналт тавьж өглөө бүр техникийн бүрэн бүтэн байдлыг хянаж жолоочоор нь гарын үсэг зурулж гаргадаг их тайлбарыг өгч байна. Гэвч энэ хариултанд бодит байдалтай огт нийцэхгүй байгаа юм. Тухайлбал сүүлийн 5 жилийн хугацаанд нийтийн тээврийн автобусны бүрэн бүтэн байдлыг хангаагүйгээс үүдэлтэй хэд хэдэн осол гарч байсныг эргэн сануулъя. 2015 оны 9-р сарын 5-нд Гисэр сумын уулзуур дээр автобусны тормоз эвдэрч замын хажуу руу орсон. 2016 оны 3-р сарын 29-нд Тэнүүн Вагон компани автобус зорчигч тээвэрлэж явах үедээ зам дээр шатсан байдаг. 2019 оны 1-р сарын 18-нд Улаанхуарангийн эцэст мөн л автобус шатсан юм. Уг ослууд нь автобусны тормоз эвдэрсэн цахилгааны гэмтэлтэй байснаас болж гарсан байгаа юм. Нийслэлд үйлчилж буй нийтийн тээврийн автобуснуудын 60 гаруй хувь нь аагтлагдсан буюу хуучин автобуснууд байдаг гэх бөгөөд жолооч нар нь өглөө баазаасаа гарахдаа техникийн бүрэн бүтэн байдлаа шалгасан ч нийгэмд хуучин автобус учраас гинтийн эвдрэл ихтэй байдаг. Тэгээ тээврийн шалгах гарагч чинь бүх юмаа үзэж хараад гаргацдаг шүү дээ. Гайхалтай манайх чинь жилд 2 удаа нөгөө эрүүл мэндийн югаар ордон шүү дээ. Эмчнэр бааз дээр аваачаад тэгээд үзлэг шинжилгээнд хамрагдаад өглөө бол угаасаа хотел өрөөс шалгалт ирж байгаа. Бүх автобусан дээр угаасаа шалгалт явж байгаа. Бүх баазуудаар явж байгаа угаасаа. Нийслэлийн 700-аас 900 мянган иргэн өдөр тутам автобусаар үйлчлүүлдэг. Өөрөөр хэлбэл нэг автобусанд өдөрт давтагдсан тоогоор 1000-аас 1500 хүн үйлчлүүлдэг гэсэн үг. Гэтэл хуучирсан эсвэл техникийн шаардлага хангахгүй автобуснууд үйлчилж байгаа нь иргэдийн амнаас эрүүл мэндэд аюул занал хэлж байна.